За сайн байцгаана уу 65 дахь дугаараа ийхүү эхэлж байна. Бүсгүй хүний гоо үзэмж нандин сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон. Цэний ягаан цэцгийг баглаа болгон боогоод Стокгольм хотын хамгийн үзэмжит хэсгүүдийн нэг болох 26 давхар шилэн барилгыг зорж явна. 1959 онд баригдсан хэдий ч хожим 25-26 давхарт нь коктейл баар болон өргөцсөн хиймлэн буюу Тэнгэр гэдэг нэртэй уг газарт өнөөдөр хонгорцол гэдэг бүсгүй төрсөн өдрийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна. За ажлын газрынх нь хамт олон тэр дундаа ажлын газрын эрчүүдийн зүгээс цэцэгт мэндчилгээг мань сонгож хонгорцуулдаа төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэхийн ялдамт энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн юм а. За газраас 104 метрийн өндөрт байрладаг энэ газарт оройн зоог барихын тулд хүмүүс урьдчилан захиалга өгдөг бөгөөд зуны улиралд 20-22 цагийн хооронд очих юм бол нар жаргах үзэсгэлэнт агшин болон Стокгольм хотыг дээрээс нь толдон харах боломжтой байдаг. За баасан бямбгараг бол шивэддэх хүмүүсийн хувьд шоуны өдөр байдаг. Улирал нас харгалзахгүйгээр энэ өдөр хүмүүс нэмгэн хөнгөн ганган дэгжин хувцас өмсөд гадуур явж байдаг. За шөнийн 3 цагт хүртэл метронд суудал олдохгүй хэмжээний олон хүмүүс гадуур баярлаж хөөрч явж байдаг. За би химлэн буюу Тэнгэрт ирсэн байна. За 26 давхарт нь коктейл баар байрладаг бол 25 давхарт нь илүү амар тайван сууж болохоор 5 тухтай орчин бүрдсэн байдаг. За мөн Европ болон Швед хоолноос сонгон үдшийн зоогоо барьж болдгоо. За химлэний цахилгаан шат нь гэрлийн хурдаар өгсөж маш богино хугацааны дотор намайг Тэнгэрт хүргэж ирлээ. За зорин ирсэн боловч би нэг зүйлийг андуурсан байлаа. 26 давхар энэхүү хуучны Sky Bar биш, сая зам таарлцсан буюу эндээс 1.5 км-ийн зайд шинээр боссон зүг рүүгээ харуулцтай шилэн барилгад хонгорцол маань төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм байна. За гисэн хэдий ч учир шалтгаангүй зөвлөгөж орчлон хорвоо дээр нэгэнхэн ч байдаг учраас энэ өдөш би Стокгольм хотыг дээрээс нь ийхүү толдон харах учиртай байсан болов уу гэж бодоод хэсэг хугацаанд саатаж энд бас монголчууд байсан учраас хонгорцолыг таних уу гэж асуугаад баарыг нэг бүтэн тойрч аваад зорьсон газар руугаа явах гэж байна. За 13-ны дүүрч яваа дүгрэх сарны гэрэлд 1.5 км замыг туулан алхаад өнөөдрийн цэцэгт мэндчилгээг маань хүлээн авах ёстой. Монгол бүсгүйг зорж явна. За хонгорцол маань нас нь хэдий залууч гэсэн нас харгалзахгүйгээр бүхий л хүнд ажил олгогч нь байж чаддаг, сайн удирдагч лидер байж чаддаг юм амжилттай яваа бүсгүй байдаг юм байна. За хонгорцолынхаа мэндчилгээг тун удахгүй хүргэж өгөх болно. Амьдрах замна зурглан хитэн дулаан эжилдээ хүний орчлон гэрэл дүрэн бодоод гигэ мөрөдөлмэй даадо шовони адида да дүлэн бүний сэрэ Хано хонгорцол хаана. За хонгорцолаа төрсөн өдрийн минь төргий. Баярлалаа. За энэ хүү сайхан цэцгийн баглааг хонгорцолд маань энэ сайхан өдөр мэндэлсэнд нь баяр хүргэж ажлын газрынх нь залуучуудаас нь бэлгэлсэн байна. Баярлалаа.
За тэгээ хонгор цолыг маань бас энэ ажлын хамт олон нь одоо бүх хамт олон нь маш ажиллаж хичээнгүү, тусч сайхан сэтгэлтэй. За үнэхээр ирч хүчтэй, дайчин, үзэсгэлэнтэй ийм гоё охин байдгаа гэд урдчилж хэлсэн. Тэгээд төсөө өдрийн мэнд хүргэе. Баярлаа. За тэгээ хонгор цолд ориглаад бас шүлэг бичүүлсэн. Тэгээд би айгүй их төөрөөд нөгөө талын хиймлэн дээр очиж чамааг бүр 2 цаг хайлаа. Хоолоо гарах нүггүй юу? Тэгээ хонгор цолд гэсэн ийм нэрээр чинь ийм шүлэг бичүүлсэн. Тэгээд бас тусгаж хадгалж авах гэж бодож байна. Ховор нандин тохиох хүмүүн заяаг олж холын одноос айлчилсан тодоос тод гэрэл оломгүй эрдний өнгөө үлмид дэвсэн Монголдоо онож мэндэлсэн үзэгсэл нь дэгжин Монгол бүсгүй нар мандах бүрийдээ илчээрээ вээж навчс дэлгсэн модод шүүгэн дуулж гол ус тэнгис далаа бодлыг цэлмээж гоо төгөлдөр амьдрал чингээгэн тунгалаг байг он цаг намуухнаар урсан одно олоон цагаан шууд чуулан ирнэ аршааны шидэт тусал мэт зүрх идгэх арвжаа хөтгтийн бүтээсэн үлэмжийн чанар их шиглэн зураг шиг хөөхөн тураг шиг туйхан зөөрлөшгүй хөөхөн хонгор зулдаа уйдахын салхигүй унахын шалтгаангүй утга учир дүүрэн амьдраараа гэд лааны шаргал төлөнд ирвэхээ өөх даваа сартаа үдшээр шүлэг зориулж бичүүллээ гэж. За ингээд төсөө өдрийн мэнд хүргэе гэд нэрийг чинь ингээд бичиж байгаа шүлэг бичүүлсэн шүү. Тэгээд хонгор зулдаа бас энэ хорвоогийн хамгийн сайхан бүхний хүсье. Ололт амжилтыг хүсье. Тэгээд хамт олонныхоо монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн ийм сайхан аз жаргалтай амьдралыг өрөөё. За баярлаа. Ингээд бүр тулгамдаад хэлэх чиг бол. Та бүхэндээ миний төсөө өдөр төрөлцөн ярьж миний энэ дэлхий дээр мэндэлсэн өдрийг хуваалцж байгаад маш их баярлж байна. Танд ч гэсэн баярлалаа. За баярлалаа. Үдшийг сайхан өнгөрүүлээрэ бүгдээрээ. За баяртай. Төсөө өдрийн мэндээ. За баяртай. Бид ямар баяр. Tawni saran Kolluran tarigdan Kharnan tasitye Kharim badıl davtan Sen der motagan Sanaga baldık gün kharvan Karar durun badan Khavim urudulmen Aynı şovuni edida Alsın alsa durun bu mesele